Сайн байцгаана уу? За энэ удаад преоксигеназын талаар ярих гэж байна. За өмнө нь миний бичлэгүүдийг үзээгүй бол энэхүү суугаараа дамжуулаад мэдээгүй зүйлийн юмч юу мэдж явах хэвээр, юун дээр анхаарах вэ гэдэг талаар өөртөө болон бусдад хэрэгтэй байж магадгүй гэж бодоод энэхүү бичлэгийг хийж байгаа. Тэгэхээр хэрвээ мэдээгүй зүйлийн юмч резидент байх юм бол хэрвээ сонирхож байвал миний бусад бичлэгүүдийг бас үзээрэй. За тэгээд лайк болон subscribe дараарай. За энэ удаагийн бичлэгээрээ болохоор ерөнхий медальтуул таалагны үед преоксигеназ гэж айгүй чухал ойлголт байдаг. Оксигеназгүйгээр ерөнхий медальтуул орсон тохиолдолд гипокси, дестрос болох рискүүд айгүй өндөр. Тийм учраас энэ ойлголтын талаар хэдүүлээ өнөөдөр ярилцгаая. За преоксигеназ гэдэг бол тодорхойлолтын хувьд хэд хэдэн минутын хугацаанд 100% хүчил төрөгчөөр амьсгалуулад денитрогеназ гэдэг зүйлийг хийхийг бол преоксигеназ гэж нэрлэж байгаа. За бидний хувьд бол яг агаар болвол нийтдээ ойролцоогоор 21% нь хүчил төрөгч агуулж байдаг. Үлдсэн хэсэг нь бол хацаад. Тэгэхээр энэ агаараар амьсгалж байгаа тохиолдолд бидний уушиг бол тодорхой ихэнх хувийг бол хацаад эзэлж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд 100% хүчил төрөгчөөр амьсгалуулад тэрхүү азотыг гадагшлуулах замаар нитрогеназ байдлаар 100% хүчил төрөгчөөр амьсгалуулад апноэ буюу унтуулгын тариа хийсний дараагаар хүчин садруулах хийсний дараагаар амьсгал зогсосон тэрс апноэ хугацаанд хүчил төрөгчийн нөөц байдлаар ашиглах нь бол преоксигеназын гол зорилго байгаа. За энэ хүүхснэгтэн дээр харагдаж байгаачлан бид нар бол заавал хэд хэдэн минут гэдэг нь зарим ном дээр 2-3 минут, зарим дээр 2-5 минут гэж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бол преоксигеназ өгөөд хангалттай хэмжээгээр преоксигеназ өгсөний дараа мэдээгүй зүйлийг эхэлдэг. За энэ түрүү хэлж байсанчлан энэ 78% азотыг бол 100% хүчил төрөгч болгож байгаа. За тэгээд мэдээгүй зүйлийн эм тариа хийсний дараагаар бидний бас тавих зорилготойгоор бол апноэ хугацаа болдог. Тэгээ энэ хугацаанд бол дестрашн байдлаас сэргийлэх зорилготой энэ преоксигеназыг өгöd байгаа. Тэгэхээр энэ интубац бүх үед бол дандаа амжилттай байна гэж байхгүй. За маламатаар үнэлж гисэн зарим тохиолдолд кормаркаар илүү төвөгтэй байхыг үүсэхгүй. За кормарк дээр бол сүхүүд харахад grade 3 4 байх юм бол төвөгтэй интубацийн нөхцлүүд бол бүрдэн гэсэн санаа. Тэгэхээр энэ тохиолдолд бол сонор сэрэмжтэй байх хугацаа гэж байгаа. Тэгэхээр дестрашны хугацаанд гипокси апноэ хугацаанд гипокси болохгүйгээр нөхцлийг бол бүрдүүлнэ гэсэн үг. За энэ хугацаанд төвөгтэй байхсан тохиолдлуудад бол преоксигеназгүй явбал их хэцүү байдалд орно. Тэгэхээр преоксигеназын ярихаас өмнө физиологийн талаар ярив. Бид нэр атмосферт байгаа хүчил төрөгчийн нэг процент даралт нь уушгаар бид нэр хэвийн амьсгалж байгаа үед тодорхой хэмжээгээр дэлгүүц болоод эцсийн эсэд болохоор 5 мм мөнгөөсний бага байдлаар хэрэглэгддэг. Тэгэхээр хангалттай хэмжээний хүчил төрөгч бид нэр хангалттай хэмжээгээр авахгүй байгаа тохиолдолд бол энэ эсэд дотор А0-аар бургуулд явагдаад илүү лактат үүсэх нөхцөлийг бол бүрдүүлж байгаа. Тэгэхээр тийм тохиолдолд бол хангалттай аэроб амьсгалуултыг явуулах зорилготой л энэ гипоксид оруулахгүй гэж байгаа. За энэ преоксигеназын хувьд гэх юм бол бид нэр хамгийн чухал зорилго бол нөөц үүсгэж байгаа. Нөөц гэдэг бол үйл ажиллагааны үлдэгдэл багт хамжиг 100% хүчил төрөгчөөр максимум цолцонд 100% хүчил төрөгч байх зорилготой. За энэ үйл ажиллагааны үлдэгдэл багт хамж гэдэг бол амьсгал гаргалтын нөөц эзлэгүүнээр үлдэгдэл эзлэгүүнийг нэмээд гаргаж байгаа нийт багт хамж байгаа. Тэгээ энэ багт хамж бол хэвиндээ килограммжиндээ 30-40 мл орчим байдаг. Тэгээ энэ хэмжээсэнд бол хэвийн агаараар амьсгалж байгаа тохиолдолд 21% хүчил төрөгч байна гэсэн ойлголт бас биш. За дунджаар бол энэ үйл ажиллагааны үлдэгдэл багт хамжийн 13-аас 15% нь л хүчил төрөгч байдаг. Тэгээ үүний болохоор миллилитрээр жишээлээд үзэх юм бол 270 мл л орчим хүчил төрөгч байдаг гэсэн үг байхгүй хэвийн агаараар амьсгалж байгаа бидний хувьд болохоор. Гэтэл хүчил төрөгчийн нийт хэрэгцээ өөрөө агаараар амьсгалж байгаа тохиолдолд ямар байдаг вэ гэхээр 250 мл минутанд орчим хэрэглэгддэг. Энийг дунджаар зарим ном дээр болохоор нэг 210-аас 250 орчим гэж бичсэн байдаг. 70 кг жинтэй хүн тооцсон тоо. Тэгэхээр 3 мл килограмм минут нь бол хэвийн хүчил төрөгчийн хэрэгцээ гэсэн. Тэгээ энийг хангахын тулд үйл ажиллагааны үлдэгдэл багт хамжийн нөөц нь 270 мл бол хангалттай гэж үздэг байна. За гэтэл үүнийг бид нэр ойролцоогоор энэ 21% хүчил төрөгчөөр амьсгалаад за түүний 13% нь л нөөц эзлэгүүнд байдаг гэсэн. Тэгэхээр 100%-аар бид нэр тухайн хүнийг преоксигеназ өгөөд амьсгалуулахад ойролцоогоор 0.087-оос 0.9 буюу 87-оос 90% нь л нөөц байдлаар үйл ажиллагааны үлдэгдэл багт хамж хүчил төрөгч агуулдаг гэсэн. Тэгэхээр энийг яаж тооцож гаргаж ирдэг вэ гэхээр Carey Brandes гэдэг энэ номнэр бичигдсэн томьёогоор ингээд бодож үзэж байгаа хгүй. Энэ томьёон дээр болохоор цэцэндэх хүчил төрөгчийн процент даралтыг 100% хүчил төрөгчөөр амьсгалуулсан тохиолдолд гэдэг тоогоор гаргаж ирж байгаа.
За хэвийн хэмжээндээ бол мэдээж энхийн солилцоо явуулж байхад цулцсан дах хүчил төрөгчийн барьцаал даралт бол 104 мм мөнгөөсний байгаа нь байж байдаг. Тэр нь болохоор одоо энэ үйл ажиллагааны үлдэгдэл багт хамжийн 13%-тай тэнцэж байгаа одоо хэмжээ байхгүй. Гэтэл хэрвээ бид нэр пероксигназ өгөөд үйл ажиллагааны үлдэгдэл багт хамжийг хангалттай 100%-аар амьсгалуулж байна гэд одоо хэд хэдэн минут ингээ амьсгалууллаа гэж бодоход яг одоо байдал дээр ямар байдаг вэ гэдэг талаар ярих чинь. За энэ дээр болохоор цулцсан дах одоо хүчил төрөгчийн барьцаал даралтыг агаараас орж ирж байгаа хүчил төрөгчийн барьцаал даралтаас CO2-ын барьцаал даралтыг одоо respiratory exchange ratio гэдэг тоод харьцуулж гаргаж ирж байгаа. Тэгэхээр энд бол одоо 100% хүчил төрөгчөөр цулцсан хүртэл ингээ амьсгалуулахад 100% тэр хүчил төрөгч орж байгаа гэсэн ойлголт бас биш. Яагаад тэгэхээр энэ дандаа CO2-ын ялгарл явагдаж байгаа. Идэвхгүй байдлаар CO2 гадагшилж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд бол одоо буурдаг байх нь. За тэгэхээр энэ орж байгаа хүчил төрөгчийн барьцаал даралтай болохын тулд 760 мм мөнгөөсний баг нь буюу энэ агаар дахь мм мөнгөөсний багнаас 47 гасаад 713 мм мөнгөөсний баг нь байна гэж тооцох нь. Энэ бол fully saturated тоош тий. Тэгэхээр 713 мм-ээс энэ 40 гэдэг чинь болохоор цулцсан дах CO2-ын хэмжээг цулцсан дах CO2-ын барьцаал даралтын хэмжээг 0.8 буюу одоо хийн солилцоо явж байгаа ratio-доо хуваагаад дунджаар 663 мм мөнгөөсний баг нь буюу 100 хүчил төрөгчөөр амьсгалуулахад цулцсанд байгаа хүчил төрөгчийн барьцаал даралт нь 663 мм мөнгөөсний баг нь гэсэн. Тэгээ энэ тохиолдолд болохоор бид нэр энэ 104-ийг одоо 663 мм мөнгөөсний баг нь борлуулалт ихсэхэд хүчил төрөгчийн хэрэгцээ болвол хэвийн үедээ минутанд 250 мл байдаг байхад одоо FRC-тэй харьцуулаад чинь гэсэн байхгүй 30 мл-тэй. Тэгэхээр энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр 1820 мл болж ихсэж байна гэсэн хүчил төрөгчийн нийт нөөц нь. Тэгэхээр ойролцоогоор 7 минутын хугацаанд одоо апноэ байгаа буюу амьсгалахгүй байгаа хугацаанд 7 минутын хугацаанд хүчил төрөгчийн нөөц бол байна гэж тооцож гаргаж ирдэг байна. Тэгэхээр бид нар бол хэвийн агаараар амьсгалах үедээ бол 1-2 минут буюу одоо энэ 1-2 минутанд 250 мл ингээд хэрэглэнэ гэсэн. Гэтэл 100% хүчил төрөгчөөр амьсгалуулсан тохиолдолд бол 7 минутын хугацаа 7-8 минутын хугацаанд бол хүчил төрөгчийн нөөц байдлаар хадгалнаа гэсэн санаа. Тэгэхээр ер нь бол safe apnea time буюу страца буулгахгүйгээр л амьсгалуулна гэсэн санаа. За гэтэл өрөөний агаараар амьсгалж байгаа тохиолдолд 1-2 минут. Гэтэл ингээд маскаар амьсгалуулж байгаа тохиолдолд бол цэвэр хүчил төрөгчөөр бол 8 минут орчим байдаг байна. За ихэнх одоо ерөнхий онцлогтой хаалгаан дээр бол дандаа бид нэр conventional face mask pre-oxygenation өгж байгаа. Энэ болохоор safe apnea time нь 6-8 минут буюу түрүүний тооцоолоор гаргаж ирж байгаа. Энэ бол нөгөө насан туршидтэй байгаа. Гэтэл энэний урсгал нь яаж явагддаг вэ гэхээр ер нь бол fresh gas flow бид нэр ойролцоогоор нэг 5-7 литр минутаар явж байдаг. За энэ урсгалыг бол 1-15 литр минутаар өгөөд 100% хүчил төрөгчөөр өгөөд маскаар өгтөө. За ихэнх тохиолдолд флометрээр юм уу эсвэл одоо зарим одоо ерөнхий мэдээлэлтэй халдвартай тохиолдол бол юуна унтлагын аппаратаас өгч байгаа. Манжуул мод дээр тавиад унтлагын аппаратаас өгч байгаа. Тэгэхээр бид нэр хүчил төрөгчөөр ингээ преоксигназ маскаар өгөхөд хангалттай хэмжээгээр өгөхөд хэд хэдэн минут гэдэг нь бол яг нэг 3-5 минут өгөхөд safe apnea time нь бол 6-8 минутын хугацаа гэсэн. Тэгэхээр энд бол бид нэр хангалттай төвөгтэй интубац байсан ч тавих боломжтой байдаг гэсэн санаа. За хүчил төрөгчийн спин байрлалд байгаа эрүүл хүний хүчил төрөгчийн нөөц нь ямар байдаг талаар ярих чинь. За түрүүний 21% байгаа тохиолдолд бол уушгины одоо хүчил төрөгчийн нөөц нь бол 270 мл байдаг байна. Гэтэл 100%-аар болохоо түрүүний тооцооллоор 1825 гарч ирсэн. За тэгэхэд нөөц нь бол уушиг, цус, эд, миоглобин гэдэг. Тэгэхээр 21%-аар амьсгалж байгаа тохиолдолд бол ингээ харьцуулаад харах юм бол бид нэр одоо уушнаас бус нь бол хангалттай хэмжээгээр бол нэмэгдэхгүй. Гэтэл 100% хүчил төрөгчөөр амьсгалуулсан ч хангалттай хуваар нэмэгдэхгүй. Гэтэл уушигны үйл ажиллагааны үлдэгдэл багт хамжийн нийт эзэлгүүнийг бид нэр ойролцоогоор нэг 6 дахин ихсэгжиж нийт хүчил төрөгчийн нөөцийг 2 дахин л нэмжиж чаддаг. 2-оос 1.5 дахин л нэмжиж чадчих гэсэн. Тэгэхээр ер нь бол үйл ажиллагааны үлдэгдэл багт хамжийг 100% хүчил төрөгчөөр амьсгалуулах нь маш чухал ач холбогдолтой байдаг байна. 6 дахин ихсэгжиж одоо дөнгөж нөөцөө 2 дахин нэмдэг байна шүү дээ. За тэгвэл энэ хүчил төрөгчийн нөөц буурдаг тодорхой хэмжээгээр бага хүмүүс гэж байгаа. За эхнийх нь болохоор тархалтай хүмүүс буюу хэвлийн одоо тархалтай тохиолдолд бол өрцөө дээш шахаад үйл ажиллагааны үлдэгдэл багт хамжиг бол бууруулж идэг. За педиатр хүүхдүүдээр бол бас үйл ажиллагааны үлдэгдэл багт хамж байхгүй гэж үздэг. За сепсис болон critical ill хүмүүстээр бол дандаа хүчил төрөгчийн
одоо нөөц бол хамаагүй багатай гэж тооцноо. За жишээлбэл одоо биеийн жингийн индексээр нь харьцуулаад үйл ажиллагааны үлдэгдэл багт хэмжээ харьцуулсан байхгүй. Ер нь бол гаргалтын нөөц эзэлгүүн дээр үлдэгдэл эзэлгүүний нэмээд FRC гарч байгаа. Тэгэхээр биеийн жин нэмэгдэх тусам энэ одоо нөөц эзэлгүүн буураад үлдэгдэл эзэлгүүн бол буурахгүй. Энэ буураад үйл ажиллагааны үлдэгдэл багт хэмжээ буурдаг бахны. Тэгэхээр биеийн жин гэхдээ хэвлийн даргалтай энэ хүмүүстээр дандаа энэ нөөц бага гэж үзнэ. Тэгэхээр энэ тохиолдолд преоксиназ өгөхдөө дандаа яг цэвэр супин биш дандаа одоо толгойг дээш нь өнгөрсөн байдалтайгаар бол байрлуулдаг байгаа. Тэгэхээр ийм одоо эрсдэлтэй хүмүүстээр ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр ярих гэж байна. Хамгийн чухал бас нэг хэрэглэх ёстой зүйл нь бол high flow nasal canal oxygen гэдэг. За энийг бол одоо дурангийн седац тэгээд маш олон практикт бол хэрэгжилж байна. За энэ нь болохоор биднэрт бол pre-intubation, post-extubation, tubeless anesthesia болон deep sedation дээр бол хэрэглэх боломжтой. За маскаар вентиляц өгч байхад бол бид нэр маска аваад ларингоскопоор бол сөхж байгаа. Тэгээ энэ хугацаанд бол буурах эрсдэл айгүй өндөр, гипокси болох эрсдэл айгүй өндөр. Тэгтэл одоо high flow буюу өндөр урсгалаар хамраар хүчил төрөгчөөр өгж байгаа учраас энд бид нар ямар нэгэн саадгүйгээр ларингоскопоор бас таах нөхцөлийг бүрдүүлж болно. За tubeless anesthesia байж болно. TCI, TIVA явж байгаа тохиолдолд одоо гипоксид болох эрсдэлтэй хүмүүстэй бид нар өндөр урсгалаар чийгшүүлсэн одоо humidifier ашиглаад өндөр урсгалаар хүчил төрөгч өгөөд иж болдог. За тэгвэл энэ safe apnea time нь яаж өөрчлөгддөг вэ гэхээр 30 минут хүртэл үргэлжилдэг. Тэгэхээр төвхтэй интубац юм уу, амьсгалын нөөц эзэлгүүн байхгүй ийм хүмүүстэр бол 30 минут хүртэх хугацаа гэдэг бол маш урт хугацаа. За тэгээд flow rate нь буюу одоо хэвийн энгийн маскаар өгж байхад дээдлээ 15 литр минутаар өгчсэн бол тэгтээ 15 мл-ээр өгж байхад хангалттай хэмжээгээр 100-аар бас өгч чадахгүй. Гэтэл 60 литрээс 100 литр минутанд 100 литр хүртэл өндөр урсгалаар өгөх боломжтой. За тэгээд бас одоо процентоор тохируулах боломжтой байдаг зарим тохиолдолд. За тэгвэл одоо зөвхөн унтуулгын аппаратаас биш зарим тохиолдолд ийм stand-alone болон газ блендер байдлаар ингээд дангаараа байж байдаг. Ийм тохиолдлуудад бас зарим deep sedation явах гэж байгаа процедурын үед ч юм уу ингээд бас байдгийн байна. Тэгээд бусад одоо mask ventilation явж байгаа тохиолдолд бол тийм чийгшүүлэх шаардлагагүй. Харин энэ маш өндөр урсгалаар амьсгалын замд тодорхой хэмжээгээр даралт үүсгдэг учраас чийгшүүлэх бүлээс гэх одоо humidifier-ыг бол recommend болгодог бахнэ. За энийг бол одоо түрүүний нөөц багтай хүмүүстээр хэрэглэнэ гэж байгаа. За гэтэл төвхтэй интубац, төвхтэй mask ventilation-ийн үед бас хэрэглэнэ. За тэгвэл тэрнээс өмнө төвхтэй амьсгалын зам гэж юу вэ гэдэг тодорхойлтыг бас харж үзье. Маш олон тодорхойлтууд байдаг. Гэхдээ одоо тухайн эмч оролдож чадаад интубац тавьж чадахгүй бол төвхтэй амьсгалын зам гэж үзэх юм уу? Одоо өөр эмч аваад тавиад болж ин гэвэл энийг төвхтэй амьсгалын зам гэж үзэх үү гэдэг дээр бас тодорхойлт байна. За тэрний үе гэхээр хэд хэдэн оролдлогын дараа одоо mask ventilation эсвэл интубац тавьж чадахгүй байгаа 5-аас дээш жилийн туршлагатай мэдээгүй зүйлийн эмч тавьж чадахгүй бол үүнийг төвхтэй амьсгалын зам гэж нэрлэнэ гэж аахгүй. Тэгэхээр ямар тохиолдолд байгаа гэдэг нь аягүй чухал. Тэгэхээр ийм төвхтэй амьсгалын замтай байгаа ялангуяа тархалттай, жирэмсэн, хүүхэд гих мэтчлийн ийм тохиолдлуудад хангалттай преоксигеназ өгсөн байхад 1.5-аас 4 минутын хугацаанд сатурац нь 80%-аар буурдаг. Тэгэхээр энэ дээр бол аягүй чухал ойлголт нь юу вэ гэхээр преоксигеназ өгөөд хангалттай өглөө гэж бодоод тэгээд интубац тавих оролдлого хийлээ гэж бодоход пульс оксиметр дээр 92-оос доошоо буугаад сатурац нь буугаад байна гэдг нь маш хожуу мэдээлэл. Яагаад тэгэхээр пульс оксиметр нийт цахад очих тэр хүчил төрөгчийн сатурацийг уншихдаа ойролцоогоор 25-аас 50 секундыг зарцуулдаг. Тэгэхээр минутын дараа бид нэр гипокси болж байгааг мэдж байгаа гэсэн санаахгүй. Тэгэхээр ийм тохиолдолд бол ерөөсөө тэрийг унахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх буюу преоксигенацийг заавал өгөх ёстой байна. За тэгээд түрүүний high flow nasal нь болохоор зэрэг энэ dead space-ийг бууруулж өгч байдаг. Тэгээд мукоцеллер цэвэрлэгийг бол бас сайжруулж өгч идэх гэдэг поинтуудыг бол өгч байгаа. Difficult Airway Society 2015 оны одоо гайдлайн дээр бол харьцангуй бас хүчил төрөгчийг бас дуртаагүй байсан. Гэхдээ яг уу одоо бүлөвчин дээрээ тэмдэглээгүй байсан. Гэтэл ларингоскопоор оролдоод тэгээд ларингалаар оролдох гэх мэтчлэн одоо гайдлайн байгаа шүү дээ. Гэтэл 2025 оны гайдлайн дээр юу тэмдэглэсэн бэ гэхээр дандаа oxygenate гэдэг зөвлөмжийг бол өгж байгаа. За хэрвээ тухайн одоо түрүүний төвхтэй амьсгалын зам гэж үнэлээд за 3 дээр нэмэх нэг оролдлохоор чадахгүй байгаа бол ларингал оролцож чадахгүй бол face mask. За тэгээд cricothyrotomy хийнэ гэдэг зөвлөмж нь бол хийвэр. Гэтэл одоо бид нар бол пульс оксиметрээр гипокси одоо тестраж болж байгааг мэдж байгаа боловч за энэ дээр болохоор капнографигаар мэднэ. Ер нь бол пульс оксиметр бол дандаа хожим мэдээлэл өгч байгаа. Харин энэ тайлцын өвдөг үзэж байгаа бол энэ арай эрт мэдээлэл өгөх боломжтой байдаг. Тэгэхээр эдгээр одоо капнограф
томографи, waveform вентиляцийг бол нэлээч гэдэг зөвлөмжийг өгч байна. За тэгэхээр бид нэр төвөгтэй амьсгалын зам преоксигеназ байх боломжтой. За ямар тохиолдолд эрсдлээ сэргийлээ преоксигеназ өгөх шаардлагатай байдаг. За тэгвэл ихэнх одоо төвөгтэй хүчилтөрөгчийн нөөцгүй хүмүүс дээр яагаад бид нэр энэ одоо high flow nasal cannula хэрэглэх ёстой вэ гэдг нь safe cap apnea time-ыг уртсах зорилготой. За тэгээд страцыг бол хурдан ихсгэн гэсэн үг. Страц унахаас сэргийлнэ гэсэн үг, хангалттай одоо хүчилтөрөгчүүлэлт өгнө гэсэн үг. За энэ дээр бол яг харьцуулсан дүгнэлт гарсан байхгүй юу? Хэрвээ преоксигеназ өгөөгүйгээр өрөөний агаараар 1-2 минут амьсгалуулад гарахад бол насан туршидад бол 1-2 минутын бид нөөц хугацаа байгаа гэсэн үг. Гэтэл face mask-аар амьсгалуулах юм бол 8 минут. Гэтэл одоо high flow nasal cannula-гаар амьсгалуулах юм бол 14-30 минут байна гэсэн үг. За хүүхдэд бол ерөөсөө бид нэр өрөөний агаар амьсгалуулад нөөц үүснэ гэсэн байхгүй. Энэ үйл ажиллагааны үлдэгдэл багтаамж нь бол байхгүй гэж тооцсон. Тэгэхээр face mask-аар амьсгалуулж байгаа тохиолдолд дандаа секундээр ирдэг. Гэтэл өндөр урсгатаар өгж байгаа тохиолдолд арай уртсаж болно. Гэхдээ энэ бол хангалттай нөөц гэсэн санаа биш. Тэгэхээр хүүхдийн амьсгалын зам гэдэг бол шууд төвөгтэй интубац, төвөгтэй маск вентиляцид бол тооцогддог байгаа. За тэгвэл өндөр урсгалаар амьсгалын замд одоо өгнө гэдэг маань ямар одоо физиологийн ач холбогдолтой байдаг вэ гэдэг талаар ярих. Эхнийх нь болохоор apneic oxygenation, PEEP effect, за тэгээд хүмүл зайн flushing байгаа. За энэ гурван нөхцөлийн тусламжтайгаар бид нэр дестрац болохыг санаа зовлтгүйгээр амьсгалын замыг чөлөөлөх орлогоо хийж болно гэсэн санаа юм байна. За apneic oxygenation гэдэг нь болохоор юу вэ гэхээр ер нь бол хүчилтөрөгчийг өндөр урсгалаар өгөөд high flow өгж байхад бол бид нэр хангалттай хэмжээгээр идэхгүй байдлаар дандаа хүчилтөрөгчийг хийн солилцоонд бол оруулж чадаад байгаа. Гэтэл одоо ойролцоогоор 1 минутанд 250 мл ингээд хэрэглээд хүчилтөрөгчийн consumption явж ялаа гэж ботход энэ болохоор тодорхой хэмжээгээр биднэрт хангалттай өгж чадж байгаа. Гэтэл эсвэргээрээ CO2-ын clearance явагдах хэрэгтэй. Хийн солилцоо явагдах хэрэгтэй. Тэгэхээр хийн солилцоо болвол эхлээд идэвхтэй байдлаар явж байгаа боловч яг өндөр урсгалаар өгж байгаа тохиолдолд ямар тийм хийн солилцоо байхгүй амьсгал зогссон маа тэр хугацаанд CO2 бол дандаа амьслын дээд зам руу орохдоо дандаа идэвхгүй байдлаар гадагшлна гэсэн цаг. Тэгэхээр энэ тохиолдолд бол хамгийн нөлөөлж байгаа apneic oxygenation бол нөлөөлж байгаа зүйл нь ийм сөрөг яоны нөлөө үзүүлж байгаа. Тэгэхээр сөрөг яоны нөлөөтэйгээр өндөр урсгалаар амьсгал өгөх боломжийг бүрдүүлдэг гэсэн. Тэгэхээр преоксигеназ өгөөд тохиолдолд одоо ийм сөрөг яонуудыг өгжиж одоо идэвхтэйгээс идэвхгүй байдлаар хүчилтөрөгчүүлэлт явуулж байна гэсэн. За дараагийнх нь PEEP effect байгаа. За PEEP effect-ийг хэвдэх юм бол өндөр урсгалаар одоо ойролцоогоор 60-аас 100 литр минутаар өндөр урсгалаар өгөхөд амьсгалын дээд замд эерэг даралт үүсдэг байна. За энэ эерэг даралт үүсэж байгаа нөхцөлийг бол энэ судалгаан дээр харж байгаа хгүй. За хэрвээ бид нэр одоо лоо урсгал, бага урсгалаар хүчилтөрөгч өгж байгаа тохиолдолд бол дандаа 0,2-оос 2 см усны багнаар хэмжигдэж байна. Тэгэхээр хасаг 2-оос 2 см усны багны хооронд байдаг байхад өндөр урсгалаар явж байгаа тохиолдолд дандаа 4-өөс 6 2-оос 6-гийн хооронд буюу дунджаар 4 см усны баг нэгдэг байх нэ. Тэгэхээр PEEP effect бас давхар high flow явж байхад бол өгнө. Тэгэхээр энэ нь бол илүү ашигтай зүйл гэсэн үг. Яагаад тэгэхээр энд PEEP effect өгнө гэдэг маань аливаа нээлттэй байж хийн солилцоо явуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн. За дээд space flushing гэдэг нь болохоор юу вэ гэхээр амьслын дээд замыг бид нэр шууд одоо хүчилтөрөгчөөр угааж байгаа гэсэн үг. High flow nasal oxygen бол шууд wash out хийгээд дээд space-ийг угаахаараа бид нэр хангалттай хэмжээгээр одоо хүчилтөрөгчөөр амьсгалуулад гарч байгаа CO2-ыг иргэн амьсгал нөхцөлийг бол бүрдүүлэхгүй гэсэн санаа. За мөн improve mucociliary clearance буюу mucociliary цэвэрлэгийг бол нэмэгдүүлж идэг. Яагаад тэгэхээр энд бол хангалттай хэмжээгээр бид нэр одоо humidify хийгээд буюу чийгшүүлэх нөлөө үзүүлж 37 градусд чийгшүүлэх нөлөө үзүүлэх юм бол энэ хангалттай хэмжээгээр цэвэрлэгийг бол нэмэгдүүлэх боломж байна. Тэгэхээр хит хуурайгаар удаан хугацаанд high flow nasal cannula-г явуулж болохгүй. За эмэлзэд болохоор induction буюу high risk patient буюу амьслын нөөц эзлэгэн мууртай гипоксид орох эрсдэлтэй тухайн хүн амьслын дээд замын төвөгтэй интубац, төвөгтэй маск вентиляцтай байж магадгүй гэж байгаа хүмүүс төр бол энэ high flow nasal-ыг хэрэгжилж идэг. За tubeless anesthesia-ээр болохоор одоо бол дандаа одоо зарим ERCP ажилбарууд, EUS тэгээд FNA процедур дээр бол одоо tubeless юм sedation-ыг бол хийдэг. За мөн одоо амьслын зам шир хийдэг чихмар хоолны хаалгаануудын үед болохоор high flow nasal-аар яваад суцаар унтуулад за тэгээ бис тавиад бол хийж процедур явах тохиолдолд high flow nasal cannula-г бол хэрэглэж болох нь байна. За зарим яамралтай тохиолдолд reintubaц хийхээс сэргийлж байгаа өндөр эрсдэлтэй тохиолдолд бол яаралтай тохиолдолд high flow nasal-ыг бас хэрэглэх шаардлага гардаг. За тэгвэл энэ high flow nasal хаана байдаг вэ гэхээр за одоо л орчин үеийн аппаратуудын дээр бол дандаа өндөр урсгалын
одоо өндөр урсгалтай аппаратууд байдаг. За энэ нь болохоор одоо дээдлэлт нь 60 литр минут, 100 литр минут. За энэ Mindray-гийн аппаратын дээр болохоор A8X дээр болохоор дандаа одоо томоохон хаалганууд дээр зориулагдсан аппарат гэдэг учраас илүү өндөр урсгалаар өгөх нөхцөлийг бол бүрдүүлж яадаг. Энэ дээр давхар бас 15 литр минут өгөх боломжтой урсгал бас байдаг. Dragri аппаратуудын дээр болохоор дандаа oxygen O2 терапи гэдэг нэрээр байж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд урсгалын тохируулаад концентрац нь тохируулах боломжтой байдаг. За high flow насаад канулагийн эсрэг заалт. За мэдээж хамраар өндөр урсгалаар өгч байгаа учраас энэ тохиолдолд амсгалын зам nasal obstruction болсон. За хамраас гарч байгаа. За тэгээд тухайн амсгалын дээд зам. За тэгээд хамрын хаалгаанд орсон. За гэмтэлтэй intracranial pressureтэй. Ийм тохиолдлуудад бол хэрэгжилж болохгүй. Тэгэхээр энэ өндөр урсгал явж байгаа. За мөн чухал зүйл нь явуулгаа TRIVE гэдэг зүйл байгаа. Энэ болохоор nasal humidified rapid insufflation ventilator exchange гэж байгаа. Энэ тохиолдолд бол энэ судалгаанд болохоор нэг карбон диоксидын левел болон minimum oxygen level-ийг харьцуулаад үзэхэд бол мэдээж өндөр урсгалаар явж байгаа учраас minimum oxygen saturation бол маш өндөр гарч байгаа. Тэгэхээр хийн солилцоог явуулах нөхцөл бүрддэг. Тэгээ хангалттай бодвол биднэрт apnea time-ыг бол физиологийн аргаар нэмэгдүүлэх боломжийг бол өгч байна гэдэг судалгаанууд бас байдаг байна. Тэгэхээр TRIVE time-ийн хэр хугацаанд урсгаж байгаасаа хамаарат ямар вентиляц хэрэглэх үү гэдэг нь чухал байдаг байна. За анхаарал хандуулсанд баярлалаа. Лайк, subscribe дараарай. Баярлалаа.